жаднаа дүгнээд шин жадна руу орох томоохон дүгнэлтийн хурлыг бас хийж хатрын 4-р аймыг эрхэм өрнүүлэх талаар оюун ухаанаа чиглэсэн эрхэм баялаг бүтээгчид энэ хорон цугларсан эрхэм хүндэд зочид төлөөлөгчид та бүхэндээ хатрын 4-р айм орон даяар өрнөн эхэлж байгаа энэхүү сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Хатрын 4-р аян бусад 3 аянтай дүүцгүүц хэмжээнд үр дүнтэй хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгож чадсан газар тариалан мал аж ахуй дэвшилтэт технологи болон экспортлогч болох томоохон зорилтыг хэрэгжүүлж чадсан мөн Монгол улсын энэ цаг үеийн геополитикийн нөхцөл байдал, цагуурын өөрчлөлт зэрэг олон асуудал дээр үндэсний аюулгүй байдлын баталгааг бий болгож чадсан аян хэмээн түүхэнд үлдээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Бодлого бол зогсож байна. Нэг зүйл байна, хөдөө аж ахуйн салбар бол цогц байх шүү дээ. Харилцан уялдаатай. Энэ хатрын 4-р аяны гол зорилт бол атар газрыг шинээр эзэмших 200 мянган талбайгаар талбай нэмэгдүүлэх юм зорилтыг тавьж байгаа. Зорилго газар тариалан мал аж ахуйн төгс сослыг бий болгоно. Энэ дээрээ суурилсан хөнгөн хүнсний үйлдвэрүүдэд хөгжүүлээд хөдөө аж ахуйн салбараа бид нар Монгол улсын эдийн засгийн оллох толгуур салбар болгон гаргаж ирэх нь хатрын 4-р аяны зорилго. Энэ хүрээнд 5 зорилт 12 тэргүүлжил 63 арга хэмжээг хэрэгжүүлэхээр 4 жил хугацаанд хэрэгжүүлэхээр томьёоллоо. Хамгийн түрүүнд бид хөрс хамгаалал дээр томоохон багц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ургамал хамгааллын асуудал байгаа. Ургамал хамгааллынхаа төрийн байгууллага агентлагаас байгуулаад Архан хотод үйл ажиллагаанд чиглэлд эхэлж байна. За мөн үр сорт генет нөөцийн чиглэсэн томоохон бодлого арга хэмжээ авна. За хөгжил маань өөрөө бүсчилсэн хөгжлийнхөө агуулгад нийцэж байгаа. Улс орны бүсчилсэн хөгжүүлэх шинэ үндсэн хуулийн зарчим нийцэж бүсчилсэн хөгжил олгоордно. Газар тариалангийнхаа газрыг ил бүрэн хашаажуулах, ойн дурсаар хамгаалах ийм ажлыг хийнэ. Ногоочдын урамшуулалд бол манай сумын ногоочд маш сайн хамрагддаг. Өнгөрсөн жил бол 900 сая орчим төгрөгийн урамшууллыг авсан ийм дүнтэй байгаа. Банкны 18-аас 23 хүүтэй зээлийг 6-аас 8 хүүтэй болгож мөн 2-оос 3 жилийн хугацаатай болгож өгснөөр ногоочд маань өнөөдөр бас тогтмол ургац авах ямар ногоо нэмж тарих уу гэмээ энэ бүгдийгээ төлөвлөж одоо энэ гаргах нь маш их дэвшил болж байгаа маа. 15 үнэтэй эхэлжсэн бол одоо 75 уулаа. За төлмал тугалгунж сайлын үнэ нийтдээ 75 уулаа байгаа. Үүнээс яг 50 сайлын үнэнээс өнөөдрийн байдлаар 10 ширгээд 40 сайлын үнэ өдөр болгон сүүгөө өгөөд өдөрт 1.2 тонн сүү өглөө болгон үйлдвэртээ бэлтгэн нийлүүлээд байж байгаа. Одоо жишээ нь ногоон тэжээ тарьж нөгөө малаа тэжээгээд бордоод тэр нь бол малын юу царга хүчин хамаагүй нөлөөлж байгаа яах вэ? Хатрын 4-р аяны хүрээнд одоо энэ өмнө хэрэгжүүлсэн үр дүн үргэлжлүүлээд ийм хөтөлбөр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байгаад бол манай компани зүгээс бол маш баяртай байгаа. Ингээд 4-р аяныхаа хүрээнд бид нар цаашдаа өөрийнхөө хөлөмжийн аж ахуйг үргэлжлүүлээд импортын ногоог одоо 100% халах зорилготой зорион ажиллаж байна. Шууны аж ахуй, эрчимсэн аж ахуй, гахаад ахны аж ахуйг хөгжүүлэе гэвэл тэжээлийн үйлдвэрлэл байх ёстой. Тэжээлийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэвэл тэжээлийн одоо ургамал үр тариа одоо түүхийдийн одоо хангамжийг сайжруулах ёстой. Тэгэхээр одоо энэ хүнсний хувьсгал хатрын 4-р аян гэдэг бол одоо маш их хоорондоо нэгт уялдаатай юм төслүүд байна. Солигоны ургамал бол бас их чухал хөрснийхөө бүтцийг хадгалах, хөржин шумыг хадгалахад одоо хамгийн чухал. Одоо цаг уурт тохирсон энэ хүнсний бодлого ерөөс махны чиглэлийн малыг нь өсгөж үржүүлэх, хүнсэд аж ахуй яам энэ засгийн газрын бодлого баримтлал ер нь дэмжиж байгаа. Ер нь бол тэжээлийн үйлдвэрлэл, тэжээлийн бааз руу чиглэсэн ийм одоо атар газрыг тариалангийн хэрэглэлд оруулах ийм шийдвэр гарч байна. За түүнчлэн одоо бид энэ хөдөө аж ахуйн салбар, хүнс хөдөө аж ахуйн хөнгөлдрийн салбарыг бас эдийн засгчлуулах энэ салбараас одоо уул уурхайн дараагийн орлого олохын салбар гэж харж төлөвлөж байгаа учраас энэ дээр мэдээж одоо бид нар өндөр ашиг шимттэй тухайлах юм бол мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимтгүй одоо үхрийг үржүүлэх ингэж бид нэр одоо энэ хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх ийм бүрэн боломж байна. Үнэхээр энэ салбарт бол одоо шинэ хөгжлийг авчирсан хөдөө аж ахуй дотор газар тариал мал аж ахуй үйлдвэрлэлийг
ийм хослолыг хамтын одоо цогц ийм кластеруудыг бий болгосон ийм ажил болно гэдэг итгэлтэй байна. MSM Group-ийн хөдөө аж ахуйн салбар маань John Deere брендийн альбиосыг борлуулах болоод 11 жилдээ ажиллаж байгаа. Одоо хөдөлмж аж ахуйн хүнсний ногоо тариалангийн хөл төрлийн хөрөнгө оруулалт ажиллаж байна. Энэ бол Германы 1 номер. Энэгээр тарьсан үр танаа урагчийг бид нар хамгийн багадаа 50% нэмж. Одоо энэ төлийн тэжээлийг гарсан. Бид хөдөөний нүүдлийн мал малж байгаа малчны орлогыг 3 дахин нэмэх судалгаа хийгээд дууссан. Туршилт хийгээд дууссан. 100 гаруй аж ахуйн нэгжлэнд бас 500 гаруй хөрөнгөсөн байгаа. Тэдний засвар үйлчлэгийг хариуцж байгаа зөв компани байна. Яаж одоо бид нар экспортын бүтээгдэхүүнүүдийг гаргах уу гэдэг тал дээр нэлээд одоо урт болон дунд хугацааны хувьд стратеги тодорхойлж ажиллахаараа Атрийн 4-р аян бол одоо өмнөх 3 аянаас онцлогтой байна гэж харж байгаа. Хотоос хөдөө рүү чиглэх нүүдлийг дэмжих гэдэг агуулгаараа бас Атрийн одоо 4-р аян бол эдийн засгийн бас нийгмийн одоо хосолсон. За газар тариалангийн болон бас эрчимцэн мал аж ахуйн хосолсон ийм одоо аян болно гэж харж байна.